Энэ тогтоол болохоор Монгол улсын их хурлаас Монгол улсын засгийн газарт чиглэл өгж байгаа тогтоолоо. За тэгээ Эрдэнэс 5-7 хувьцаат компани бол одоо Монгол улсын төрийн өмчт компани. За энэ компанид болохоор одоо Монголын нийт ард түмэн бас хувьцаа эзэмшиж байгаа. За тэгэнгүүт энэ чиглэл өгөхдөө тус компани хувьцааг бусдад шилжүүлэхгүй байх энэ төр гэсэн нэг ийм зүйл заалт бид нар бас оруулмааргүй байгаа юм аа. Тэр цаатал нь бол энийг сая байнгын орон дээр асуухад болохоор цаатал болохоор анх бол энэ хувьцаа эзэмшнэ гэж ийсэн одоо тэрнээсээ буулт хийсэн тэрийг бид нар баталгаажуулж байгаа юм аа гэсэн тийм тайлбар хэлээд та. Гэхдээ одоо нэгэнтээ таад маань тэр гэрээ хэлцээрээ тэгээд тохирж байгаа бол заавал одоо энэ улсын хурлаас ийм сонин агуулгаар энэ Монголын бүх хүн хувьцаа эзэмшиж байгаа компани хувьцаа эзэмшлийг ингэж тодтогсон ийм үг өгүүлбэрээр чиглэл өгүүлэх гээд байх хэрэг байхгүй л гэж харж байгаа. Тэгээд ер нь бол одоо энэ тогтоолтой холбоотой саналаа хэлэхэд энэ гишүүд болохоор энэ найруулгын шин чанартай ч гэсэндээ зөндөө саналууд гаргасан. За энэ тогтоолын төсөл бол одоо өчигдөр ирсэн. За тэгээд энэ нөгөө үг үсгийн хувьд, найруулгын хувьд ер нь одоо ингээд ийм нарийн нюанстай агуулгын хувьд бол энэ тогтоолын төсөлтөөр ажлын хэсэг бол бас тааруу ажилласан байна гэж хэлмээр байгаа даа. Ягаад вэ гэхээр энэ тогтоолчин бол ингээд цаашдаа одоо бас ингээд яг л энэ архивт үлдэнэ. За Эрдэнэс 5-7-той холбоотой энэ төмөр замтай холбоотой улсын их хурлын одоо тодорхой нэр бүхий тогтоолууд бол одоо ингээд он удаан жил ишлэгдээл явдаг. Тэнгүүд ийм чухал тогтоол дээр нэг ийм одоо хамгийн том төрийн өмчт компанийн асуудлыг ингэж одоо оруулсан нь бол ерөөсөө бас зохимжгүй л гэж харагдаад баярлалаа.